Таквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин хүрэл медаль хүртлээ. Өрсөлдөөн ширүүн байсан учраас тэмцээн амар байгаагүй. Дэлхийн 80 орчим орноос 1000 орчим тамирчин оролцжээ. Миний жингийн ангиллалд 20 хүн оролцсон. Би 4 тулаан хийсэн. 3 нь маш сайн, итгэлтэй болсон. Харин хагас шигшээд тимч сайн байж чадсангүй. Магадгүй би аль хэдийн сэтгэл санаагаараа финалд бэлтжигсэн байсан болохоор хүрч чадлагүй үлдсэн байх. Ангелинагийн амжилтын нууц түүний зан чанарт оршино гэж дасгалжуулагч нь онцолж байна. Зорилготой төвчээртэй уйггүй хөдөлмөрч охин гэдгийг тэр бахархалтайгаар хэлж байна. Миний бодлоор энэ бол түүний олон жилийн турш хуримтлуулсан асар их туршлага, мэдрэмж. Аль хэдийн олон жил энэ спортод зүтгэж байна. Тулааны тактикийн сэтгэлгээ ч үнэхээр онцгой. Нисэх буудлаар түүний гэр бүлийнхэн найзууд мөн Бурайдын таквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Улаан Уд хотын төлөөлөгчдийн хорооны дэд дарга Анатолий Белоусов нар угт авчээ. Энэ өдөр онцгой утга учиртай. Учир нь өнөөдөр 10 дугаар сарын 15-нд Бурайдын таквондогийн холбоо байгуулагдсны 30 жилийн ой тохиож байна. 3-10 жил гэхэд л олон зуун тамирчин манай секцүүдээр дамжсан. Тэд бүгд авраг болоогүй ч бараг бүгд л хүн болон төлөвшсөн. Софья Петрова, Арина Бельдинова. Новости дня. Яг эзэндээ тохирсон дэгжин нөмөр нөөлөгтэй сүр жавхлантай хослол хэдхэн мөчийн дараа тэр хүн дүүрэг хот хүн бүхний хувь заяаг шийдэх гэж байгаа юм шиг л байна. Бурайдын нэрт улс төрийн зүтгэлтэн Виктор Башкеева гэсний дурсгал зориулж Улаан Уд хотынхан хүндэтгэл үзүүллээ. Энэ бол аавын хүрэм. Сүүлийн жилүүдэд их өмсдөг байсан. Залуу харагдуулдаг хувцас нь. Бусдын хар бараан биджагтунд тод ялгардаг байлаа. Тухайлбал Валдинов Илья Васильевичийн хөшөөг нээх ёслолд яг энэ биджака өмсөж оролцсон юм. Тэр бидний дунд байсансан бол энэ жил 95 нас хүрэх байжээ. Цээжин дээр нь хөлмөрийн гавьяаны одон, эх орны өмнө гавьяа байгуулсны 2 дугаар зэргийн одон зэрэг хүндтэй шагналууд гялцах байлаа. Тэр үеийн намын ажилтнуудад ийм хүндэтгэл ховор олгодог байсан бөгөөд түүний ард хүнд хүчээр хөдөлмөр тууштай үйл хэрэг байсан билээ. Виктор Николаевич Бурайдын улс ордын тойргийн олой тосгонд тариачны гэр бүлд төржээ. Дайны жилүүдийн хүүхэд тэрээр мэдлэг тэмүүлж түүхийн багшаас эхлээд намын хорооны хилцээний дараа нь Октябрийн түүнчлэн зөвлөлтийн дүүргүүдийн тэргүүн хүртэл дэвшсэн юм. Зөвлөлтийн дүүрэг шилжин явах улаан түгний эзэн болсон нь түүний гавьяа байлаа. Манай ахмад ажилтнууд Виктор Николаевичийн үеийн хамтын ажлыг халуун дотноор дурсаар ярьдаг. Өнөөгийн захиргаа ийм нэр хүндтэй удирдагчдын уламжлалыг хадгалж байна уу? Тийм ээ, бид 5 жил тутам дурсгалын ном хэвлэж дүүргийн бүх удирдагчдын намтар үйл хэрэг мэргэжлийн замлыг багтаа нийтэлдэг юм аа. Түүний санаачлагаар Улаан Удад эх орны дайны үеийн дурсгалд 4 байгууламж сүндэрлсэн. Эмнэлэгт шархтаж нас барсан цэргүүдийн хөшөөт зохицолбор генерал Илья Балденов, хурандаа Владимир Бурсаев нарын баримлууд мөн ялалтын өргөн чөлөөнд байрлах танк юм. Түүний оролцоотойгоор Бурайдын багшийн дээд сургууль, нисэх буудлын аэровокзал, Бурайдын театр зэрэг барилгууд ч баригдсан. Тэр хизээч дууга өндөрсөгдөггүй байсан ч зорьсноо заавал хийж чаддаг нэг юм байжээ. Хардаа ямар хүмүүсийг төлөвшүүлж өсгсөн гэж бодно. Өнөөдөр харвал яг л амьд байгаа мэт сэтгэл төрнө. Эцгийн дурсгалыг мөнхжүүлэх тухай бодол аль амьд ахуйд нь төрж байсан. 70-аас 80-аад он зөвлөд холбоот улс задарсны дараах хүнд цаг үед ч тэр хот гээд бүхний төлөө зүтгэж өөрийн чадвараа бүрэн дайчилсан хүн байлаа. Ийм хүмүүсийн дурсамж мартагдах ёсгүй. Ялалтын өргөн чөлөө 11-т байрлах энэ байранд Виктор Башкеев олон жил амьдарсан. Тэр бол 20 дугаар зууны хариуцлагатай ухаалаг, авьяаслаг улс төрч байжээ. Одоо энэ тухай түүхийг оршин суугч бүр энэ гудамжаар өнгөрөх хүн бүр мэдэх болно. Өнөөдөр олон зүйл амжилттай хэрэгжиж байна. Манай ахмад үеийнхний тавьсан бат суурьтай холбоотой. Виктор Николаевич өнөөдөр амьд байсан бол
Энэ бүхнийг хараад баярлах байсан. Октябрийн дүүрэг тасар их бүтээн байгуулалт төрөж байна. Баруун, зүүн, өмнөд хэсгийн иж бүрэн шинэ хороолууд баригдаж байна. Бид тэр үеийн итгэл эрч хүч рүүгээ иргэн ирж байна. Виктор Башкеевийн хүнлэг чанар ажилдаа өмнөж зүтгэл нь энэ хотод үрд амьд байх болно. Түүний байгуулсан бүтээл дурсгалт газруудад хамтран ажиллагсад үр хүүхдийнхэн сэтгэлд мөнхөрч нэгэн цагийн ухаалаг, сайхан сэтгэлтэй хүний дурсамжийг үеэс үед дамжуулан хадгалахад мөнхийн гэрэл болон үлдэх юм а. И красивой душой. Елена Краснопеева, Артем Буинов. Новости дня. Үүр цайлаа эрхүүгийн түүхийн музейн фондод аль хэдийн ажил ийд өрнөж байна. Новосибирскийн мэргэжилтнүүд болох Алексей Лев хоёр эндхийн хувьсгалын өмнөх үеийн хонхнуудыг судалж байна. Тэд энэ үнд дурсгалуудаа хонхнууд хэмээн эрхэмлэн дууддаг. Судлаачдын зорилго нэгэн өрмөц төслийг хэрэгжүүлэх явдал юм. Манай хонхнууд Сибирь даяар тархан барилдаг. Зарим нь сүмийн хонхны цамхагт, зарим нь музей хадгалтын сан үзэсгэлэнд бий. Олон жилийн үеийг судалсны эцэст би тэдний үнцэн, гоо сайхныг улам гүн мэдэрсэн. Тэгээд л виртуал музей байгуулах санаа төрсөн юм. Ингэснээр хүн бүр гэрээсээ гаралгүй Якут, Челябинск, Новосибирск, Ирхүүгээд олон хотын хонхнуудыг зочлон үзэх боломжтой болно. Тэд ажилдаа зориулан олон төрлийн төхөөрөмж авчирчээ. Тухайлбал ийм 3D сканер. Энэ бол хэдийн сканерцсан хонх. Та үүнийг бүх талаас нь эргүүлж харж, гоёлын хээ угалж бүр ан цавыг нь хүртэл харж болно. Музейд судлагдж байгаа эдгээр хонхнууд нь тус газрын цуглуулгын хэсэг юм. Ер нь Ирхүү хотын хонхны өв маш баялаг. Мэргэжилтүүдний хэлснээр Сибирийн ганц хотод ийм олон том хонх байгаагүй. Ирхүү бол зөвхөн сүсэг бичрэлийн төв биш, 17 дугаар зуунаас эхэлсэн хонх цутгах урлагийн гол төв байжээ. Энэ хотыг Тюмень хот дахь Пётр Гилёба түүний хүүгүүдийн үлдэр цутгасан. Энд Оросын эзэнт гүрний сүлд ПЖД гэсэн 3 үсэг сэлээтэй байна. Энэ Пермийн төмөр зам зориулан хийсэн гэсэн үг юм. Нийт 200 шиг үйлдвэрлэгдснээс ердөө 2 нь л өнөөг хүрч үлдсэн юм. Нэг нь Екатеринбургийн төмөр замын музейд, нөгөө нь энд байна. Хонхоо тогтоож байрлуулсны дараа хамгийн сонирхолтой үе эхэлнэ. Сканер дах ажил. Энэ бол төвчээр нарийн мэдрэмж шаардсан үйл явц. Ингээд дэлгэцэн дээр хонхны дүрс аажмаар тодорч дараа нь нарийн деталь нэмэгдэнэ. Харин өөр нэг төхөөрөмжөөр түүний химийн найрлагыг ердөө 7 секундэд тодорхойлж болтгоо. Энэ хонхны 78% нь цэс, 20% нь цагаан тулга, мөн бага хэмжээний төмөр, никель, хар тулганы холц байна. Энэ нь уг хонх 1731 онд Екатеринбург хотод уламжлалт аргаар цутгасныг нотолж байна. Манай музейн өөр нэг дурсгалт хонхны найрлагыг шинжилжээ. Түүнд цагаан тулга 17%, харин 3% цайр илэрсэн байна. Энэ нь тухайн үед цагаан тулга үнэтэй байсантай холбоотой бөгөөд Сибирийн үйлдвэрүүд цайрыг орлуулагч болгон ашигладаг байжээ. Гадаа тэр дундаа хонхны цамхаг дээр ажиллах илүү хэцүү, бас аюултай. Гэхдээ бидэнд аюулгүй байдлын бүх тоноглол бий. Өнөөдөр бид хэд хэдэн түүхэн хонхыг сканертаар төлөвлөж байна. Энд хангалттай байгаа шүү. Эндээс хот бүхэлдээ алга дээр байгаа юм шиг харагдана. Орон нутгийн хонхчид хэлэхдээ энэ цамхаг бол Ирхүү хотын хөгжлийн гэрч болсон газар гинэ. Тулгуур дам нуруу нь хонхны хэмжээнд яг тааруулан сэлгэсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү хонхны жин дор хаяж 5 тонн байсан бөгөөд энэ нь сүмийн хамгийн том мөнгөлөг хонх байжээ. Одоо ийм том хонх энд байхгүй ч жижиг хонхнуудын дуу гармагцал сэтгэлд нэгэн онцгой амгалан төрнө. Хэрийн судалгааны ажилч нарийн ажиллагаа шаарддаг. Энд хонхыг эхлээд буулгах хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь тусгай тоног төхөөрөмж шаарддаг ажил юм байна. Сахилга баттай аюулгүй байдлыг чанд сахих ёстой. Ингээд бидний өмнө дахин нэг түүхэн дурсгал гарч ирлээ. Сумны нүхтэй хонх. Үүнийг ч мөн сканердаж химийн найрлагын тодорхойлж виртуал хувилбар болгон сэргээх шаардлагатай. Новосибирскийн судлаачид хийх ажил их байна гэж байна. Ирэх жилийн 100 гэхэд бүх мэдээллийг нэгтгэн тусгай вебсайт дээр байрлуулна. Харин 2026 оны 6-аас 12 сар хүртэл Сибирийн хонхны урлагийн төвийн баг энэхүү виртуал музейн төслөө олон нийтэд танилцуулахад бэлэн болох гинэ. Бид ч бас энэ мөчийг тесэн ядан хүлээж байна. Елена Собейникова, Константин Синицын, программа «Середина земли», Иркутск.
Өнөөдөр хязгаарын төвд залуу уран бүтээлчдийн төвлөрөл болж байна. Анимашны 11 кадр наадамд энэ жил өвөр байгалийн хязгаар Хабаровск, Краснодар хязгаар болон хөрш Бурятийн уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ танилцуулж байна. Манай хүүхэлдэйн кино мөснөр тоглож байгаа хүүхдүүдийн тухай юм. Тэд мөснөр гулгаж байгаа цөмрөн унаж 8 хүлт авраг амтан тэднийг авардаг юм. Ингэж бид мөсөн дээр хаа хамаагүй тоглож болохгүй шүү гэж үзэсгэд анхааруулга өгч байгаа юм. Бидний санаа бол аюултай нэмгэн мөсөн дээр гулгах хэрэггүй. Тэр мөс хизээч цөмөрж болно гэдгийг харуулах юм. 11 кадр наадам бол залуу найруулагчдад ирээдүйн мэргэжлийн нарийн ширээнийг суралцах, туршлага судлах ховор боломж гэж оролцогчид ярьж байна. Бид энд эвлүүлэг хэрхэн хийх, кино хэрхэн бүтээх, хүмүүстэй хэрхэн хамтран ажиллах тухай маш олон зүйлийг мэдэж авч байна. Мэргэжлийн багш нар хичээл зааж сонирхолтой лекц үзэж байгаа. Би ирээдүйд кино, клип найруулахыг хүсдэг. Тиймээс эндээс олон зүйлийг сурч байна. Залуусыг дэмжиж урам зориг өгч байгаа хүмүүс бол нэр хүндтэй туршлагатай найруулагчид юм. Тэд оролцогчдод зориулсан хүүхэлдэйн киноны мастер классыг заажээ. Киноны санаа бодож олох тийм ч хэцүү биш. Анимац бол хөгжилтэй уран бүтээлч тоглоом шиг ажил. Ингэхдээ наригж, инээж, жаахан хөөргөж болно. Миний зорилго бол хүүхдүүдийг зоригжуулж тэдэнд бүтээ гэж хэлэх явдал юм а. Оролцогчдын бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчид шүүн. Үнэлэх гол шалгуур нь уран сэтгэмж ба өвөрмөц шийдэл юм. Эдгээр хүүхдүүдийг бид жинхэнэ зохиогчд гэж харж байна. Тэдний бүтээл уран сэтгэмж мэдрэмжээр дүүрэн. Энэ бол шинэ үеийн хүмүүжил. Тэдний дундаас ирээдүйд киноны салбарт орж ирэх чадварлаг найруулагчид, уран бүтээлчид гарна гэдэгт итгэлтэй байна. Олон жил энэ салбар уналттай байсан. Харин одоо дахин сэргэж шинэ хүч, шаардлагатай цаг үе иржээ. 11 кадр наадам дөнгөж нээлттэй хийлээ. Энэ сарын 19-ний хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд оролцогчид дуу бичлэг, анимашн бүтээх, өөрийн брендийг бий болгох, уралдаан, квиз, бүтээлч тэмцээнд оролцох боломжтой. Харин хамгийн сэтгэл догтлон мөч бол гран-при шагнал гардуулах ёслол байх болно. Спецборд ВВС. Энэтхэгийн агаарын цэргийн тусгай онгоц халмаг улсад буддын шашны нандин шүтээнийг авчирлаа. Энэ үйл явдлын ард буддын шашны байгууллагууд болон хоёр улсын дипломат төлөөлөгчдийн олон сарын урт хамтын ажиллагаа байсан юм. Элстэй хотод онгоц газарсны дараа лам хуврагуудын хамгаалалт ор шүтээнүүдийг хотын гол гудамжаар хүндэтгэлтэйгээр зөөж олон 100 иргэд гартаа цэцэг зул барин амьд сүлжээ үүсгэн ухтлаа. Дараа нь гигэн шүтээнүүдийг бүгд найрамдах халмаг улсын төв хэд алтан суврагад хурлын сүмд залгах ёслол боллоо. Энд 10 дугаар сарын 18-ны хүртэл хадгалагдах юм. Энэ түүхэн өдрийн тохиолдуулан лам нар ном хурж, майн уншиж, буян хураасан байна. Халмаг улсын шажинлам гишээ тэнзэн чойдак хэлэхдээ энэ бол Оросын бүх буддистууд ялангуяа халмаг ард түмэнд онцгой завшаан гэж онцлоо. Энэтхэгийн төр ард түмэн мөн энэтхэгийн шашны удирдагчдад бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь хүн бүр энэтхэг рүү очиж мөргөж чаддаггүй. Харин ийм шүтэн бидний нутагт заларч ирэхэд хөгшин залуу ялгалгүй хүн бүр төв хийддээ ирж сүсэг бишрэлээ өргөх боломжтой болдгоо. Шүтээнүүдийн өмнө мөргөл үйлдэж буй лам хуврагууд сүсэгтнүүдэд хандан халмаг улсын тэргүүн Бату Хасиков үг хэллээ. Тэрээр Элстэй хотноо энэтхэгээс ирсэн Капилаваст хотын шүтээнүүдийг залсан явдал нь халмаг улс Орос албаны улсын буддын шашны гол төв болохыг баталгаа хэмээн тодтогсон юм. Мөн тэрээр төв хийдэд хадгалагдаж байгаа шарира буддаа бурхан багшийн ясны совдон хэлбэрийн хэсгүүд нь халимгийн буддын санхын хамгийн үнэт эрдэнэ гэж дурдсан юм. Юуны өмнө би хоёр улсын удирдагчид, Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Оросын ерөнхийлөгчийн ухаалаг бодлогоор буддын шашин манай улсад дахин шинэ хөгжлийн 90 рүү орж байна. Түүний санаачлагаар бид саяхан 3 дахь удаага олон улсын буддын форумыг энэ зохион байгуулсан. Энэтхэгийн ерөнхий сайдад дахин талархал илэрхийлье. Бурхан багшийн шүтэн өнөөдөр халмаг улсад, Оросын албаны улсад заларлаа. Шүтээнүүдийг залруулсан нь хоёр орны найрсаг харилцааны бэлэгдэл гэж энэтхэгийн элчин сайд Винай Кумар онцлоо. Түүний хэлснээр өнөөдөр халмаг улсаас олон 10 хүн энэтхэгт очиж буддын гүн ухааныг судалж байгаа бөгөөд энэтхэгийн талч халимгийн ихтэй сургуулиудтай академийн солилцоог өргөжүүлэхэд бэлэн байна. Элстэд хүмүүс зөвхөн халимгаас бус
Оросын өөр бус нутгаас ирж адис авна. Бид цаашид лам хууруудын хоорондын холбоо, мөн ард иргэдийн хамтын ажиллагааг боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд улам гүнзгийрүүлэхээр ажиллах болно. Капелавастугийн шүтэн хэмээх нэр нь Бурхан багшийн төрсөн хот. Капелавастугийн нэрнээс үүсэлтэй. 1898 онд энэ эртний хотын туйрнаас Бурхан багшийн сургаалыг дагагчин Шарил бүхий авс илрүүлсэн тухтай. Энэ шүтэнүүд тун ховор бөгөөд халмаг улсад энэтхэгийн үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 16 дурсгалт зүйлийн хуулбарыг бэлгэлэх ажээ. Тэдгээрийн дунд 2-оос 6 дугаар зууны үеийн чулуун баримл, дурсгалт хэсгүүд мөн санскрит хэл дээр бичигдсэн эртний судрын хуулбарууд багтсан байна. Бурхан багшийн шүтэн Оросын газар нутагт заларсан энэ мөч итгэл бишрлийн гүр, найрамдлын гэрэл хэмээн орон нутгийн сүсгтэн олон хүндэтгэн хүлээн авч байна. Запуск системы специальных. Хайнаа арлын худалдааны чөлөөт бүсийн хөгжлийн нэг чухал алхам бол тусгай гайлын үйл ажиллагааны системийг нэвтрүүлж эхэлсэн үйл явдал юм а. Энэ оны 12 дугаар сарын 18-наас эхлэн гадаадаас импортолж буй бараанд ноогдуулдаг гайлын татварын чөлөөлтийн жагсаалтыг өргөжүүлж өмнөх 2000 нэр төрлөөс 6000-аар болгон нэмэгдүүлнэ. Хэрв импортын эд анги түүхийн эдээр хайнаан дээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 30 ба түүнээс дээш хувийн нэмэн өртөг шингэсэн бол тухайн барааг их газарт экспортлоход импортын татвар ногдуулахгүй. Үлдсэн хэсэг нь импортын ангилалд хамаарах юм. Энэ арга хэмжээнд түүхийд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импортыг гайлын татваргүйгээр хямдруулж, за мөн хайнаан дээр үйлдвэрлэл боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, нэмэн өртөхийг өсгөх түлхэц болно гэж үзэж байна. Гайлын татварын тэг хувь, татварын хөнгөлөлт хялбаршуулсан татварын систем нь манай үйл ажиллагааны зардлыг бууруулж байна. Энд байгаа эрх чөлөө, дэмжлэг, уян хатан орчин бизнесийн өсөлтөд ихээхэн тус болж байгаа. Чөлөөт худалдааны бомтын ирээдүйд бид бүрэн итгэлтэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаа улам өргөжүүлж байна. Орон нутгийн эрх баригчид бизнесийг дэмжих шинэ хөшөөргүүдийг цаашид хэрэгжүүлэхээ мэдгдлээ. Гайлын татвараас бүрэн чөлөөлөх барааны нэр төрлийн тоо 6600 орчим болж, бараг бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхийн эдэг хамрах болно. Энэ нь импортын компаниудад бодиттой хэмнэлт авчирна. Это означает значительную экономию для компаний-импортеров. Биоэмзүү, далайн салхи эрчим хүч зэрэг 1100 гаруй тэргүүлэх салбарууд бүгд аж ахуйн нэгжийн орлогын татварын 15% хөнгөлөлт идэх боломжтой болжээ. Хайнаан мөн цахилгаан автомашин, сансар судлал, дэвшилтэд хөдөө аж ахуй зэрэг шинэ чиглэлийн үйлдвэрийн паркууд, инновацийн төвүүдийг хөгжүүлж байна. Бид дэлхийн хөрөнгө оруулагчдыг эдгээр ирээдүйн салбаруудыг хамтдаа хөгжүүлэхийг урьж байна. Хятад улсын өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн зах зээл болон нийт үйлдвэрлэлийн сүлжээний өөрчлөлт нь асар их боломжуудыг нээж өгч байгаа. Хайнаанд хийсэн хөрөнгө оруулалт бол зөвхөн нэг аралд бус бүх хятад улсын ирээдүйн өсөлтөд хийж буй хөрөнгө оруулалт юм. Албан ёсны мэдээлэлээр энэ оны 1-ээс 8 дугаар сарын хооронд Хайнаанд гадаадын хөрөнгө оруулалттай 1300 орчим шинэ компани бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2%-аар өссөн үзүүлэлттэй байна. Алиса Косюк, Сун Тяньюань, Сирзян. Биг Бэнд дэргэд Трафальгарын талбайд Black Myth Wukong тоглоомын дүр зураг бол дэлхийд даяар хүчээ авч байгаа Хятадын pop соёлын шинэ давалгааг бэлэгдэж байна. Хятадын медиа корпорацийн дэлхийг тойрох сурталчилгааны аялан тоглолт Их Британи, Америк нэгдсэн улс, Япон, Солонгос, Таиландын улсуудад үргэлжилж энэ давалгааг жинхэнэ цунами болгон хувиргах зорилготой. Black Myth Wukong тоглоомын талаар сонссоо. Гайхалтай компьютерийн тоглоом бөгөөд Их Британид аажмаар таньж эхэлж байгаа. Хятадын pop соёл аль хэдийн бүгд найрамдах Солонгос улсад танигдсан. Өмнөд Солонгосын үзэгчид Netflix зэрэг платформоор Хятад кино, ялангуяа түүхэн хувцастай олон ангид бүтээлүүдийг үздэг. Харин Labubu, Cray Baby зэрэг дүрүүд манай улсад маш алдартай. Энэ бол миний дуртай pop mart-ийн тоглоом. Labubu. Би үүнийг iPhone-оос ч илүү тесэн ядан хүлээж байсан. Хятадын pop соёлын дүрүүд зөвхөн хятадд төдийгүй дэлхийд даяар маш алдартай болж байна. Хятадын pop соёлын дэлхийн аялын үзэсгэлэн C-pop Wave-ийн анх 5-аас 6 дугаар сард зүүн Хятадын Ханчжоу хотод амжилттай зохион байгуулагдсны дараа эхэлжээ. Энэхүү үзэсгэлэн олон улсын фэнүүдийн анхаарлыг ихэд татсан байна.
Миний мэдхийн Ханжоуд болсон энэ үзэсгэлэн бол Сарны гэгэний үнс хэмээх киноны хувцсыг олон нийтэд анхудаа дэлгэн үзүүлсэн арга хэмжээ байсан. Үзэсгэлэнгийн дараа Хятадын медиа корпорац хамгийн алдартай 20 брэнд дүрийн жагсаалт гаргаж тэднийг Хятад улсын тэргүүлэгч шуудан үйлчилгээний компанийн тусламжтайгаар 5 улсад аялуулах ажлыг эхлүүлжээ. Хятадын pop соёлын дэлхийн аялын багийн нэг хэсэг болж байгаадаа би үнэхээр бахархаж байна. Хятадын pop соёлын давалгаа хөрш орнуудад аль хэдийн хүчтэй тархаж, аялал жуулчлалын урсгалд хүртэл нөлөөлж байна. Фэнтези киноны фэн охтын бүлэг Таиландаас Хятад руу тусгаалan ирж, бүгд найрамдагтад ардуус байгуулагдсны өдрийг тохиолдуулан амралтаа өнгөрөөжээ. Бид Хятад pop соёлд хайртай.